За Арабын алуулаа хэмээх байгалийн үзэсгэлэнт газар одоо Дакар эхэлсэн бол одоо сүүлчээс 2 дахь гараа болоод алуулагаас буцаад Ямбуу хот руу нүүх гэж байна. За өнөөдрийн гараа бол маш чухал одоо шийдвэрлэх гараа байгаа. Тэгээ тамирчдын хувьд за мэдээж одоо топ дотор оролцож байгаа тамирчдын хувьд бол бүгд одоо багийн тоглолт тактик за тэгээд шахаж явах одоо боломжоор одоо хөдөлгөөн рүү чичрэх одоо өдрүүд байгаа. За тэгээд энэ олон тамирчдын одоо хамгийн том одоо зүйл бол уралдааны бензин шатхуун байдаг. За энд бол Aramco гэдэг энэ Сауди Арабийн бензин нефть газрын тосыг одоо ингэж борлуулж, худалдаалж, боловсруулж өгдөг маш том групп байдаг. Тэр компани бол Дакар ралли уралдааны ерөнхий ивент дээр ажиллаж байгаа. Өнөөдөр энд бол одоо энэ жилийн Дакарын бүх одоо стейжүүдийн хамгийн том юу яах өдөр байна. Юу яах бензин цэнэглэх цэг байна. За энд бол одоо дизель түлшийг хийж байна. За цаатаа талд бол 95 супер 95 хийж байгаа юм. Энэ хоёр ингээд уралдааны машин, мотоциклүүдийн, техникүүдийн, тракуудын одоо бензин шатхууныг цэнэглэх цэг гэсэн үг. За манай Sprint Rally дээр хамтарч ажилладаг DB Call гэж газар байдаг. За DB Call-ийн хувьд бол одоо манай Sprint Rally, Speed Cup-ын тэмцээнүүдээр бензин шатхуун хомос үед одоо тээвэрлэн авчирч тамирчдад одоо 95 98 төрлийн бензинээр одоо үйлчилж ийсэн ийм бидний хувьд бол ийм туршлага байдаг. За мөн одоо баха ралли тэмцээнүүдээс хамтарч өмнө нь ажиллаж ийсэн бас түүхтэй. DB Call-ийн хамт олон манаас манай Дакар ралли уралдааны сурвалжлах багийн одоо 2 удаагийн энэхүү одоо ажил байнга тусалж явж идэг ийм хамт олон байдаг. Тэгээд ямар ч байсан DB Call-ийнхэнд бас баярлалаа гэж хэлье. Тэгээд ийшээ яваад үзье. За тэгээд энд бол өнөөдөр өглөө эрт 6 цаг 30 минут орчим болж байна. За тэгээд энд ингээд супер 95 гэх юм байж байгаа харж байгаа. Энэ бол ингээд нүүж юм да дараагийн Ямбуу хот руу нүүж юм. За энд хоёр түрүүн би өмнө нь хэлжсэн хоёр хошуутай юм даралттай юм юунуудаар хийж байгаа. Саатаа талд байгаа. Тэр шар дээр бол хоёр хошуутай даралттай бензин даралт өндөр даралтаар ороход нөгөөх нь бол агаарын сорж идэг юм юунууд байгаа. Шар бензин одоо төвөөрөд байгаа. Яагаад тэгж нэхлээр энэ олон 300-400 техник хэрэгсэл өчнөө олон одоо машин мотоцикл юмнууд уралдааны машин цуваа өсөхгүй хурдан шахаад хийдэг байгаа. Тэгээд энэ том энэ ёнгсуудаар бензинүүдээ авчирч тавина. За тэгээд уралдааны дунд бол арай жижигдэр заправкаар зөөж байгаа. За иймэрхүү ажлын одоо зохион байгуулалттай иймэрхүү ажлын одоо work club-тай явдаг. Тэгээ энэ цэнхэр энэ зон дээр бол ерөөс хүн алхуулахад хориотой байдаг. За маньвт бол ирээд ийшээ алах юм бол эдгээр шууд чулаа аваад магадгүй. Яагаад гэвэл энэ тамирчдын нөгөө банк руу өмнө нь одоо янз бүрийн ус хийх, за ис шороо хийх гэх мэтчлэн одоо нэг юм хорлон сүйтгэх гэдэг юм уу тийм юмнууд зөндөө явж исэн учраас бол маш аюултай. За тэгээд энэ утгаараа энэ зоонууд бол юм хамгаалттай хамаагүй ийшээс орж болохгүй. Энэ тэмцээн уралдаан маш одоо өндөр зохион байгуулалттай үгүй. Аль болох хүндэтгэх хүднээс ингээд зайнаас юм яаж байгаа. За дундын одоо цэнэглэх хэсгээр өмнө нь нэг таарж исэн. Тэгээ тэр хэсгүүд дээр бол мөн адил яг энэ цэнхэр хэсгүүд рүү оруулах цаашаагаар гэж тэгжсэн. Тэнд бол одоо энэ том тракын дээр бол ажилласан маасл тос юмнуудыг одоо хаях эко зон гэж тэнд одоо point гэж байсан, eco point гэдэг green point гэж байсан. За тэр green point дээр цугларсан маасл тос юмнуудыг тэнд том пошгнуудад тэгээд хийгээд тэгээд цаашгаа одоо дараагийн одоо шат руу нь явуулдаг ийм одоо аюу том ийм цэг байгаа. Тэгээд эндээс харахад бол Дакар ралли уралдаан ямар одоо тийм өндөр зохион байгуулалттай, өндөр одоо диктатуртай, өндөр дүрм маш одоо тэр их олон хуудас дүрмийг мөрдөж шалгадаг гэх мэтчлэн аюу олон ийм юмнууд явж байгаа. За Porsche-ийн багийн хасагдсан гэдэг одоо тэр яригадаад байгаа карбон клаш тавьсан гэдэг юмнууд яригдж байгаа. Гэхдээ эргээд ингээд биок дотор ингээд явган ярианууд явж байгааг сонсохоор одоо энэ байгаа нөгөө биокийн энэ мандатаараа
гэр бүлийнхэнтэй пошуудаа ингээд зөөж оруулсан, баригдсан. Тэгээд багаараа бас ингээд хасагдахад нь өндөр нөлөө үзүүлсэн гэж энд бас дотор яриа явуулж байна. Тэгэхээр энэ бол маш одоо хатуу дүрмтэй. За энэ мандат, энэ зүйлт юмнууд байхгүй бол ерөөсө Dakar руу, энэ Biok руу, энэ Paddock руу ямар ч орох боломжгүй тийм одоо нөхцөл байдалд одоо нарийн байдаг учраас энэ бол маш одоо өндөр шалгууртай, өндөр одоо диктатуртай явдаг одоо ийм тэмцээн юм аа. За одоо ийшээгээ ингээд тамирчид гараандаа гарж ийн. Бид нар одоо сүүлээс 2 дахь өдөр ирсэн байна. За тэгээд Dakar раллиг үргэлжлэж юм байна. Дуусахад тун одоо цөөхөн өдөр үлджээ. Ингэж гарсан да мараа. За личанэ бино бицэрлээ тэрнэ. Араас нь манай гадрын нэг санд байна. Араас нь ойрх багада тэр ирж. Ой. Мачо. No. За тэндээс хаддаг хусаасан. Todo. Одоо боссон штэ. Газ ууя штэ. Одоо багжаа ураа холдсон штэ.
бунда үлдээ. Konnichiwa. Fine, fine. Teru-san, how are you? Гараага дуусгаа ороод ирсэн байна. Стейж 11 дээр Teru-san Монгол раллид одоо зөндөө уралддаг. Тэгээд Дакарт одоо 2 дахь удаагаа таарж байна. За ирснээс хойш юу н уулзааг байсан. Манай жоо хууртах шиг нэг шууд ирэхгүй яасан гэ тэ. За ёо. Очоод уулзъя. Okay, see you soon. See you in the Bjork. Hey guys. Is it good? Yeah, more chicken. Oh, did they? 146. They don't see you. Yeah, he did. Yes, 5 days or 6? За стейж 11 Алуула гэдэг отоосоо гараад Янбуу гэдэг хамгийн баруун талд байдаг далайн хэрэг дээр тийм хот байдаг. Энд чинь айгүй гоё юм бивок засчиж миний ард энэ маргаашийн нөгөө подиум церемони болох одоо тайз дэлгэц юмнууд харагдаж байгаа Дакар гэдэг. Айгүй гоё харагдаж байна. Тэгээд эцээ ирээд одоо бараг 20 хонж जैन тэгээд одоо ганцхан өдөр үлдлээ. Маргааш Янбуугаас Янбуу хүртэл 350 км уралдаан болно. Өнөөдөр бол амар хэцүү өдөр байлаа. 420 км-ийн уралдаан болсон. 420 км ер нь бол тэгээд хамлаад уулаад гээд ерөөсөө нэг юм зүгээр явуулах хэсэг гэж юу байсангүй. Хаашаа 7 гарсан усууд ч гайсалтайгаа нийлээд дахиад 7 гэдэг чи одоо 12 цаг мотоцикл дээр явлаа. Дундаа 20 минутаар нэг 2 удаа бензин хийж амарч байгаа. Тэгэл ерөөсөө тэр чигтээ 7 гараад явсаар байгаа л орж ирлээ. Амар хүнд байна. Одоо бол яг үнэнгээсээ ядарч эхэлж байна. Дакар л юм байна да тэгээд. Амархан байвал одоо хийж ирэхгүй байлгүй дээ тий. Хэцүү болохоор хүмүүс ирдэг баг. Үгүй хэцүү юм л болтой байж. Амархан юм байсан бол яг ирээд уралдаад сойрхол бол төрөхгүй л баг. Тэ өөртөөс гоё байна одоо тэгээд ганцхан өдөр өвдсөн гэж бодлоо. Маргааш үдсэн юм ашихгүй гоё финишийнэ. Энэ подиум дээр гарыг сото мөрөдл маань биелэхэд маш ойрхон байна. Эцсийн финиш лайн хүртэл ерөөсөө тайвширч болохгүй. Юу ч болж магадгүй гэдэг. Араас нөгөө машинууд нь орж ирнэ яа нэг дай болж байгаа юм шиг. Mad Max гэх кинонд гардаг шиг амар юм болдог ш тэр уул хадан донд. Хаанаас нь хин тэр шорон дундаас гарч ирээ мөргөө унгаачих юм бол тэр чингөө очихгүй айцтай юм. Ер нь маш болгоомжтой л явахыг хичээж байна да. Маргааш нэг 70% нь илс 30% нь stone буюу чулуу гэсэн. Тэгэхээр бас тэгээд тийм амар юм байхгүй л юм бэл. Илс бол угаасаа ойлгомжтой сайхан орилуулаад явах бах. Тэгээд илс чулуу хоёр холцохоор жоох хэцүү байдаг. Тэгээд одоо чулуун дээр тэгэл нүдүүлсээр хагаад бараг том мотоциклта айгу дасч ин дөө одоо гар үл. Эхний өдөр тэр чулууг бол айгу хэцүү шүү дээ. Явж өгөхгүй. Одоо бол арай айгу дасч байна. Өнөөдөр ингээд Дакар ралли үзэндээ дуусах шатанда орсон байна. The last 10-15 kilometers was not that. We have Yeah, Mongolia, I remember in the Silk Way Rally, I really